За би бас сайн зэрэг гишүүний бас хэлээд байгаа саналыг бас хүний эрхийн дэд төрөө дарга нар бас одоо анхаарахгүй бол хоёр улсын хоорондын гадаад харилцаанд бас бид нар янз бүрийн сөрөг байр суурь гаргачих үедээ гэсэн юм болгоомжл байна. Энэ тогтоолын төсөл ер нь гадаад харилцааны яам энэ ажлын хэсгийнхэн тараагдсан уу үдсэн үгүй юу? Энэ гадаад харилцааны яам энэ одоо тогтоолын төсөл дээр ямар байр суурьтай байгаа юм? Энийг нэг одоо бас та нар маань авч үзэж харахгүй бол бид нар хүний эрхийн дэд төрөө гээд эндээ авч үзэж яадаг гадаад харилцааны яам энийг огт мдээгүй ээжж болохгүй шүү. Зөвхөн асуудлын уг учрыг бол ойлгоод байгаа. Солонгос улс дахь Монгол улсын иргэд одоо олон хүний эрхийн зөрчлийн асуудал үүсэж байгааг. Гэхдээ сайн зураг гишүүний яриад байгаа энэ өнөөдөр яг бидний авч хэлцэх манай байнгын дэд төрөөний хэлцэх асуудал мөн үгүй юу? Нөгөө талаар эн чинь ингээд тогтоолын төсөл гарчигнаасаа ингээд халиад явцсан байна гэж харах гэдэг. Би жишээ нь хоёр дахь одоо заалтыг та бүхэн хараарай. Энд чинь уг нь бол одоо хүний эрх хэрэгжүүлээ хуулийн ёсны ашиглалыг хамгаалалаар авч байгаа хэмжээ шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд парламентын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг болон парламентын хууль тогтоомжийн хэрэгжилтэд гэж юу юм? Гэдгээс хулаад. За тэгээд төлөөлөгчийн газар консулын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд элчин сайдын яамдын үйл ажиллагаанд шалгалт мониторинг хийх гадаад харилцааны болон хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар холбогдох засгийн газрын гишүүдээс тайлбар авч санал дүгнэлт боловсруулах гэх нөгөө хүний эрхийн асуудал ярьж ирсэн чинь одоо бүр нөгөө элчин сайд дипломатын газрын үйл ажиллагаанд шалгалт хийн засгийн газрын гишүүдээс нь тайлбар аавна гэдэг ингээд нөгөө үндсэн агуулгаасаа хальтсан ийм заалт өгүүлбэрүүд байна шүү. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вөхөр ер нь энэ тогтоолыг ахиж нэг авч үзэж ахиж нарийн сайн үзэхгүй бол үнэхээр одоо энэ яриад байгаа хоёр улсын хоорондын одоо харилцаанд сэв суулгасан гэдэг юм уу? Хүний одоо эрхийн хүрээнд нэрийн дор ийм асуудал үүсгээд цаашдаа бүр улам чангаруулчих үү дээ. Сөрөг байдал үүсгэж үү дээ гэсэн ийм болгоомжлол байна шүү. Тийм учраас би бол энэ асуудлыг ахиж авч хэлцэж тогтоолын төсөл дээр ахиж сайн суух шаардлагатай байна гэж хэлэх гэж байна. За